Миний одоо энэ жилийн л гавьяа юм да. Яг өвөл 2 онд нэг шатаад энэ одоо 3 дахь удаа баригдсан соёлын төв. Басан маа бахархдаг. Энэ сайхан гоё. Цоо сайхад иддэг ба. Аймгийн шигшэд очсон. Жагаал багшин ч гэсэн очиад бас аймгийнхаа шигшэд аваад. Хөнгөл төвийн бусалдгүй тусламжаар ийм төсөл хэрэгжив. Энэ уулын ажил хувилдвар найз нөхд нь одоо энэ нөгөө хөдөлмжөө бүтээгээд устгаагаа сайжруулах юм байна. Хинтээ аймгийн дадал сумын гараад намайг Цэвүүдрийн хурлын баатар гэдэг. Аавч савд 10 хоёулаа. Манай аавч гэр дараагаас 9 хүүхэд гаргасан. Эрэгтэй хүүхэд тэрний яг дээрээсээ тавтах нь сүүлийн баг 3 болоо охид гарсан. Ингээд 10 хоёулаа. Одоо төрж өсөд өвдлийн нутагт төрж өссөн сонсоод байна. Дадал сумын нутагт ингээд ажил амьдардаг. Одоо бол эрүүл мэндийн төвд жолоочоор ажиллаж байна. За манай гэр бүлийн хүн Хинтээ аймгийн Идэрэмх сумын хүн байгаад одоо бид хоёр 86 онд гэрлээд 3 хүүхдийн аавч болсон. Ерөнхий боловсон сургууль худалдаа бүртгэлийн анги батар ажил хийж байгаад ингээд төвтэй гарсан. Би болохоор 81 онд одоо илгээлт гэж авч орж малчин болоод малч нар гараад тэгээ 82 оноос 83 онд Хинтээ аймгийн Батлан олох туслахын нэмлийн дэргэдэх авч жолооны курс 6 сар курс орж 83 онд зэрэгч аваад 86 онд халагч ирээд хөдөлмөр нэгдэлтэй 92 он хүртэл жолоочоор ажилласан. За тэгээ 92 оноос хуваараа хөдөлмөр эрхэлж аваад 2007 оноос эрүүл мэндийн төвд жолоочоор одоо хөдөл ажиллаж байна та. Хоёр дахь гэр маань болсон эрүүл мэндийн маань төв. 23 оны намар ийм сайхан эмнэлгийн маань төв ингээд хоёр давхар тойроос огцод энэ сайхан ашиглалтанд ороод байна да. За тэгээ манай сум бол бас онцлог их эзэн Чингис хааныхаа надаа хүй зөвлөсөн нутаг тэгэхээр газар гэдгээр манайч одоо ийм сайхан нутаг орон байгалийн одоо цогц бүрдсэн ийм сайхан нутаг байдаг. За тэгээд дуудлаганд явхад алсын дуудлаганд гарахад нэг баг руугаа гарахад ойрол цагаараа 7-оос 8 голоос шавар шавхаа гаталж авардаг. Талын манд дуудлага талдаа явах километр маань 116 км явдаг. Ирж очихын тэгээд 230 км болдог. Ингээд бас хавар намар цаг зургийн бэрхшээлд бас машин тэрэг маань маш сайн байж мостэд хэрэгтэй явахгүй бол ер нь дуулах чадвар сайтай машинтай явж явахгүй бол одоо хүндээ хурж үйлчлэхэд хүндрэлтэй байт юм аа. Миний ээж Бадамцаа энэ нэмлэгт ажиллаж амьдарч байгаа тэтгэвртэй гарсан. Одоо эрд өгч байгаа хүн байдаг. Одоо залгаад би одоо энд ажиллаж байгаа. Ажиллаж амьдарч байна одоо. Энэ сайхан хамт олон байгаа да. Майл нэмэнс хүрнэт гэж ийм өрхөл мод тариад л тарж байна да. Амар юм уу намартай ямсаа ороод авчихна хүрнэт нэг 30 гаруй 40 литр авчдгийг. Анумалж хамгаалцсан захиргааны дарга миний найз Сэнд гомб маань хөөсөлдөж 20 онд энэ машин авч өгсөн. Манай эмнэлэгт энэ одоо Монгол байгаль орчин Германы хамтсан одоо хөнгөл төвийн бусалдгүй тусламжаар ийм төсөл хэрэгжих гэдэгтээс манай найз маань
Сингамнаас маань хөсөлдөж энэ машиныг авч эмнэлэгт нөгөөд саяхан одоо коронавиг хэцүү ирэх үед ч одоо энэ машин маань ламын дарлаа шээ. Одоо аймаг руу өвчтөй зөөхөд тэр ардан дээр хэвтүүлээд одоо ингээл энэ машин маань сайхан шинж байсан. Одоо гүйлт нь бас нэлээд явчлаа 220 мянган километр явчлаа. Ташаагаар усан одоо гатлахад эвдэрлэх гардыг манай витөмжил жоохон муухалтай орсон машинууд ялаагаараа доотлороо цагтан олнуудаас ихсүүлээд ирнэ бол багсаар эвдэрлүүд их гарна. Аймагаас манайч 274 км-ийн наслагдсан. Шорон замаар явхад бас л өндөрлөлтэй, орос төрхтэй байд чинь тэгээд өвдсөн завсан хүмүүс маань болохоор одоо шорон замаар явхад бас л их ядарч өдрөж өвдөж шаналж ил очдог. Одоо харин олон улсын зам тавигдаж дэд үс маань хөгжиж дүнш тайхан болох үүд хаалга нэгдээд бүтээн байгуулалтууд нь их шуурхаа сайхан явж байна. Тий одоо Норвегийн олон улсын зам тэгээд үзүүч олохноор тавьж байгаа. Тэр одоо вич Норвегийн гараж одоо хуучин бол адрагаараа их явдаг байсан. Одоо бол Норвегийн гараа тавьгаад ямар ч байсан замд энэ одоо тавьж байгаа зам нутгах орох байх. Явж байгаа улс өдрийг явахтай. Ялангуяа өвдсөн зовсон хүнд бол тэг хэцүү юм шүү дээ. Түрүүл хадаа авчмаар байдаг. Тэгээд хамаагүй махацсан ч давхад л тайв шүү дээ ч одоо. Явын тааруулж авна байн зогсон тэгэл тарай талах гэх нэг янз бүр л байх л та. 82 оноос хойш тан орс тэргээд барьж байгаа. Тэгээд заммантаа сайхан бас манайч нэг аймагаас алслагдсан болохоор өвчтөн тайварлахад энэ төр бас их хөндрөлтэй хөргөө. Өвчтөнгүүд манай одоо өвдөсөөх. Хол явах бас л шорон замарт болох бас л жоо хонч хэцүү шүү. Тэгээд эко байгалаа хамгаалах талаар бас манай орон нутаг сум орон нутаг одоо улсуудаас анхаарах байлгүй дээ. Зам тавихад хүн амтан их одоо ч гэсэн зундаа бол их хөдөлгөөн том ер нь 5-6 мянга зундаа хөдөлгөөнтэй байдаг. Зам тавьд бол өшөө нэмэгдэнэ гэж яваад байна. Одоо тэгэхээр одоо манай нутгийн бас ард иргэдүүд бүгдээрээ сайхан байгаль хамгаалагч аялал жуулчлалтай бас байгалийнхаа онцлогийг танилцуулж байх хэрэгтэй гэж бодож байгаа. Хүмүүсүүдээ бас нэг үе одоо жуулчлалд бол бас анхаарал тавьдаг болсон. Манай монголчууд ч гэсэн бас хогшороо янз бүрийн байдлаар дааваж авдаг болсон. Ер нь их сайхан ажилладаг болсон байлээ. Өрийн дулаан цаг болж байгаа. Тавилбагдуулаад одоо ер нь 6 сараас ихсүүлээд одоо 5 сараас 6 сараас ихсүүлээд хөдөлгөөнд хүмүүс маш их болд юм аа. Тэгээд тэрнийгээ дагаад дуудлага бол тасрахгүй. Тэр цагаар манайс манч одоо зуны улирал ер нь зуны улирал нэг 5-6 мянган хүн л орж гарч байдаг. Тэгэл шөнө өдрөглөө дэмждэг нэг яванда янз бүрийн дуудлага ирнэ. Тэгэл хөнд дуудлага ууж ирнэ. Ил дуудлаганууд ирнэ. Боловсон хүчин ажиллах хүчийг ер нь жоохон ахиухан тавьж өгмөр л санагддаг. Заавал стандарт нь бариулах шаардлага байдаг ч юм уу ачаалын хувьд бол ер нь хөндлөл болдог. Нарийн мэргэжлийн эмчнэр маань бас хэрэгтэй л болдог. Манай одоо хот Перваз, Балжин голын Перваз гэж гарахад шөнөөрэ ус гол одоо ус шавар бороо тавьд бол шөнөөрөө дуудлага явахад эмчтэй хоёул явахад бас гол гатахад бас хүндрэлтэй байдаг, хугацаа алддаг. Бас эмчж болооч хоёр нойтон Первазан дээр нойтон гөрөн дээр халтарч унах гол руу унчих ерсдэл маш өндөр байдаг. Шөнөөрөө цагт хэцүү байдаг. Өдөр болгонтгүй ард иргэд уцааслаа сайхан байд юм аа. Тэгээд ийм учраас Балжин голдоо бас гүүр тавьж өгвөл одоо ард хүмүүс хурдан шуурхай үйлчлэг авах тал байна гэсэн дөрөвний хүүхний бодж авдаг саналаа. Одоо биндэр тэгтэл одоо тэр
их хуралдаан өргөө тэгээ онд одоо сайхан гүр тавьчихад байгаа шүү. Одоо саадгүй сайх. Бин дээр их юм бол одоо сайхан зүүн талдаа гарах зүйлээ үздэг л байсан. Сүүлийн үед нь ураалаар гардаг байсан. Одоо тэгээд гүртэй болсон их сайхан болсон байх хэвээр да. Ер нь хол усны цаана өнөд ус уцгээд ус нь хаагдаж багтахтай бас л хүндэл юм л да. Ялангуяа одоо түргэний машинтай шөнөөр усан морооноор явах ш тэгэл первазн дээр хүн байхгүй. Эмэгтэй хүнийг тат чангаа гэж байлтай явж тэгэл бас л асуудалтай. Одоо манай Норвегийн ч гэсэн одоо сайхан замаад агаад гоё болж байгаа. Норвегийн шин одоо хот суурин газараас хүмүүс бас их сумрууга татгаж ирж байгаа сур байна. За энэ манай одоо шинэ нутгийн удирдлагын маань ордон одоо ашиглалтанд орвол ингээл сайхан ард иргэдээ сайхан үйлчлээд л үйл ажиллагаан сайхан явж байна да. За энэ манай 72-3 онд барьсан манай спорт зал. Энэ одоо юугаар барьсан байсан? Паадх мотор барьсан байсан. Ингээд гадуурн засварлаад ингээд шавардаа засварлаад байгаа. За ингээд хөв зам маань одоо ингээд өнгөрдөг жил ашиглалтанд орсон. Ингээд зогсоолтой ингээд зорчигч нар за ямар ч хөндөрлөгөө сайхан зорчдог. Ингээд хэрэлдэг л энэ цагаан шөнө энэ бол сайхан шүү. Одоо тэртлийнх нь болохоор хөгжлийн мэргэжил тэрэгдийн зам гэж байгаа. Тэр голоороо юутай юм шар зураас тэр ингээд гэдэг. Яа хүний замтай ингээд энэ жилийн мод тарьж байгаа юм замаараа. За тэгээ манай суманд одоо бүтээн байгуулалт маш их хийж байна уу. Тамгын газар шинээр орлоо. Манай эрүүл мэндийн төв шинээр ашиглалтанд орлоо. Эслмар согсбор ашиглалтанд орлоо. Сайхан цэцэрлэг ашиглалтанд орлоо. Одоо төв зам маань ингээ сайхан тавигдаад бүтээн байгуулалт бол одоо хийгдэж байна. Олон улсын онгоцны бодлын ажил явагдаж байна. Одоо мэдээллийн төвөд одоо бас сайхан барилга энэ суурь одоо юунаа тавигдаад бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Шинэ схуудл одоо юу явж илээ. Би өчигдрөнгөөр явсан. Үйл ажиллагаанд дээврэл тавьж байгаа бол тэ. Олон улсын бодолтой энэ ч одоо. Тэ. Би бол өөрөө бол волейболын спортын мастер цалтай. Одоо манай сумчдаа бас их олвол одоо миний үеийн мастер уч олон байна. Надаас тийш мастер уч байна. Манайд сайхан тоглодог, сайхан дүүнэр мастер уч зөндөө байна. Монгол улсад Японоос харилцаа софт волейболыг хөгжүүлэх бас аймагаас надад нэг чиглэл өгсөн. Тэр хүсэлтийн дагуу одоо сумандаа софтыг хөгжүүлээд одоо нэг ойролцоогоор 33-4 гишүүнтэй одоо софт сонирхож байгаа хүмүүстэй л одоо тэгээд энэ зааланд ирж бэлтгэл хийдэг юм да. Өчигдөр хаш бид хэд тоглоод л явсан. Тэгээ ер нь бол оройдоо л ороод байдаг. Энд бол тэгээд бадминтон, теннис манай бүхчүүд даарс марсад бэлтгэлүүд энд явагдана да. Аял жуулчлалыг хөгжүүлнэ гэсэн югаараа байна. Их эзэн Чингис хааныхаа хүй цогцолсон нутаг гэдэг одоо энэ ч одоо дэлхийд байхгүй дэлхийн мянганы суутхан. Эхлээд одоо энэ одоо мөнгөчүүлэх нь одоо монголчууд биднээс одоо эрхэм зориг байх л гэж ойлгож байгаа.